Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад гарсан бас нэгэн хүний санаанд багтамгүй гэмт хэргийн талаар ярих гад бэлтгэлээ. 2016 оны 9-р сарын 12-ны орой Сөүл хотын Юнсан дүүргийн Ханнам дундах олон айлууд байрсан жижиг байшингуудтай гудамжинд нэгэн оршин суугч ажилласаа тараад харж явдаг. Тэр гудамж ер нь их намгүн байдаг байсан ч тэр орой чанга ойрлж хүмүүс хоорондоо ширүү маргалдаж байгаа дуу сонсогдож эхэлдэг. Тэр хүн чимээ гарч буй зүг рүү очиж харвал 60 гаруй насны бололтой нэг эмэгтэй, 30 гаруй насны нэг залуу эрэгтэй, мөн 30 гаруй насны нэг залуу эмэгтэй гурав харагддаг. Маш ширүүн хоорондоо маргалдаж байсан бөгөөд анзаараад үзэхэд хоёр эмэгтэй хоорондоо барьцалдаж, эрэгтэй нь дундуур нь орон тэр хоёрыг салгах гэж оролдож байгаа нь харагддаг. Тэр оршин суугч бодохдоо хүний хувийн хэрүүлд оролцоод яах вэ гэж бодоод явах гэтэл нэг зүйл анхаарлыг нь татдаг. Тэр нь ахмад насны эмэгтэйн гарт ямар нэгэн зүйл гялалзаж байгаа нь яг л хутга шиг харагдсан. Ингээд лавшруулаад хартал тэр үнэхээр хутга байсан. Тэр хутгаа залуу эмэгтэй рүү тулгаан сүрдүүлж эхэлдэг. Харин залуу эмэгтэй ч бас бууж өгөхгүй. Чаддаг юм бол нэг хатгаад үзэлтэй гэж ууртаагаар өөрлөө нь улам ойртож байгаа нь харагддаг. Энэ мөчөөс эхлээд байдал зүгээр өнгөрөхгүй нь ойлгомжтой харагдаж байсан. Хутга барьсан 60 гаруй насны эмэгтэй арх уусан бололтой хилэн нээдэрч алхаа гიშгэнч докторгүй харагдаж байсан. Тэр үед хэрүүлийн чимээг сонсон гарч ирсэн өөр оршин суугчид ч байсан. Гэтэл тэдний хариу үйлдэл нь болохоор энэ байдлыг анх харж байгаа биш бололтой санаа алдцгаан дахиад л энэ гурав хоорондоо хэрэлдээ эхэлсэн үү гэж ярилцгааж байсан. Өөрөөр хэлбэл энэ хоёрын маргаан нэг удаагийн зүйл биш, ойр орчмын хүмүүс нь аль хэдийн танил болсон зүйл гэдг нь анзаарагдсан. Хүмүүс ийхүү харцгааж байтал ахмад насны эмэгтэй хутгаас авч залуу эмэгтэйг хатгачихдаг. Тэр эмэгтэй газар дээр унаж, газар дээрх байдал тэр дороо эмх замбраагүй болж хин нэгэн цагдаа түргэн тусламж дуудаарай гэж бүүн өмнө самуун тэнтэгдэж эхэлдэг. 30 гаруй насны хохирогч эмэгтэй хэвлийн дээд хэсэгтээ ойролцоогоор 3 см орчим гүн хутгалуулсан байсан бөгөөд асар их хэмжээний цус алдаж эхэлсэн. Ингээд оршин суугчдын дуудсан цагдаа болон түргэний эмч нар ирж шархыг дарж цус тогтоох гэж оролцсон ч аль хэдийн газар цусаар дүүрчихсэн, түүнийг эмнэлэг рүү яаралтай хүргэсэн ч гэсэн маш их хэмжээний цус алдалтын улмаас ухаан алдаж эцэст нь амь насаа алдсан. Түүнийг хутгалсан 64 настай Пак овогтой эмэгтэй газар дээрээ баривчлагдсан. Харин хутганд өртсөн эмэгтэй нь тухайн үед 34 настай И овогтой эмэгтэй тэдний дунд салгах гэж оролдож байсан залуу бол гэмт итгээд Пакийн төрсөн хүү Ким байсан. Ким болон нас барсан И хоёр үерхжсэн хосуудын харилцаатай хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэг бол ээж нь өөрийнхөө хүүгийн найз бүсгийг хутгалж хөнөөсөн хэрэг болж таарсан гэсэн үг. Анхны мэдүүлгээр энэ хэргийг Ханнам дууны ирээдүйн бэрээ хутгалсан хэрэг гэх мэтээр олон нийтийн дунд бол гарч ирж хэвлэл мэдээлэлээр цацагдсан. Гэхдээ үнэндээ бол И эмэгтэй Кимтэй зүгээр л үерхэж байсан болохоос сүй тавьсан ч юм уу гэр бүлүүд нь хоорондоо танилцсан хурмаа хийх шатанд бол хүрээгүй байсан байна. За ингээд мэдээж цагдаа нар бол хэргийг үүсгээд шалгаж эхэлсэн. Тэгэхэд Пак болон И хоёрын харилцаа маш муу байсан бөгөөд тэр муу харилцааны төгсгөл нь хүн амны хэрэг болж дууссан гэдэг нь ил болдог. И эмэгтэй тухайн орой гэртээ орой хоолой бэлдэж байсан. Тэгжсэн гинтл би одоо заавал очиж тайлбарлах зүйл байна. Би маш их гомдолтой байна. Тийшээ явж очиж тайлбарлацгаад ирээ санаа зовлтгүй гэж ээжтэй гинтхэн хилээд гэрээсээ яарад гарсан гэж байгаа. Энэ нь бол түүний ээжтэйгээ хийсэн сүүлчийн ярианд болсон. Тэр шүүн тэр найз залуугийнхаа гэрийн гадаа очиод Кимийн ээж Пактай тааралцсан. Хоёр эмэгтэй ширүү маргалдаж эцэст нь Пак хутгалснаар Игийн амнаас хөнөөгдсөн байна. Пак цагдаад мэдүүлэг өгөхдөө И эхэлж гарц үнхээрээ намайг цохих гэж дайрсан. Би уурлаад хутгалсан гэж мэдүүлсэн. Гэхдээ хэрв энэ үнэн байсан бол яагаад тэр уулзахаасаа өмнө галтгооны хутгыг авч гарсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үнэн дээр Пак хүүгийнхээ найз бүсгүй Ийг эртнээс маш их үзэн яддаг байсан нь тодорхой болдог. Тэр өдөр ч гэсэн хүүгээ Итэй утсаар ярьж байгааг нь хараад утсыг нь булааж аван Итэй шууд маргалдаж эхэлсэн. Тэгээ үүнийг нь сонссон И ээж нь утсыг нь булааж аваад өөртөө нь ярьж эхлэнгүүт ер нь очиод нүүр тулж ээжтэй нь ярилцъя гэд маш их ууртаагаар гэрээсээ гарсан нь энэ байсан. Пак аль хэдийн тухайн үед бол арх уучсан, уур нь хүрсэн байдалтай байсан бөгөөд Ийг ирж гэн гэсэн үгийг сонсонгуудаа галтгооны хутгаа авч
гэрээсээ гараад ийг гадаа хүлээж эхэлсэн байна. Үнэн дээр иймэрхүү хэрүүл маргаан энэ гэр бүлийн хувьд анхны тохиолдол нь биш байсан. Хэрэг болохоос 3 хоногийн өмнө Пак мөн хүү Ким 3 гэртээ юм эвдэлтлээ бүр чанга маргаалдаж бөөн өмнө самун тарж исэн байгаа. Ойр хавийн хүмүүс ч гэсэндээ Пак хүүгийнхээ найз бүсгийг үзэн яддаг гэдгийг бүгдээрээ мэддэг байсан. Пак болон түүний хүү Ким хоёр хоорондоо маш ив найртай тайван амьдарч байсан. Харин Ким буюу хүүн найз бүсгүйтэй болсноос хойш тэр хоёрын харилцаа бол муудаж эхэлсэн гэж ээж нь үздэг. Ким хоёр бараг 5 жил уг нь үерхсэн байсан. Пак анхнаасаа л 5 жилийн өмнөөс л хүүгийнхээ найз бүсгүй ийд дургүй байсан. Гэхдээ ер нь бол судлаад үзэхэд зөвхөн тэр гэдэгтэй биш, хүүгийнх нь найз бүсгүй ямар ч хүн байсан хамаагүй хүүгийнх нь амьдралд оролцож ирсэн бүх эмэгтэйчүүдийг ер нь бол тэр ээж нь үзэн яддаг байсан гэдг нь сүүлд тодорхой болдог. Пак буюу ээжийн хувьд архинд орсон сэтгэл санааны хувьд товторгүй байсан бөгөөд амьдралынхаа олон зүйл дээр хүүдээ түшиглэн амьдарч байсан. Харин хүү найз бүсгүйтэй болсноор Пак энэ эмэгтэй миний хүүг надаас булааж байна гэж мэдэрдэг байсан байгаа. Ким тэр үед хүргэлтийн ажил хийж ээжигээ тэжээдэг байсан. Орлого нь тогтмол биш ч гэсэндээ илүү их мөнгө олохын тулд нэлээд их ажилдаг байсан. Гэтэл Пакийн нүдээр бол хүүн урдийн адил зөвхөн өөрийнхөө төлөө биш, найз бүсгүйдээ цаг мөнгөө зарцуулж эхэлсэн гэж найз охинтой болсноос нь хойш бодож эхэлсэн. Пакийн бодлоор хүүн өмнө нь зөвхөн ээжийнхээ төлөө хөдөлмөрлөдөг байсан. Одоо найз бүсгүйтэй болсноор ажил нь багассан. Олсон мөнгөө ч ээжтэй бус тэр эмэгтэй зарцуулж байгаа юм шиг санагддаг болсон байгаа. Ялангуяа хүүн найз бүсгүйтэйгээ гадуур цагийг өнгөрөөх болгоно Пак хамгийн их уурладаг байсан. Өөрөө ч архиудаг байсан атлаа хүүгээ хаяа юм уугаад орж ирэх юм бол мөнгөөрөө шал дэмий найз бүсгүйтэйгээ айрхуулаа гэж ууралж эхэлдэг байсан байгаа. 30 гарсан эрэгтэй хүн өөрийнхөө хүчээр мөнгө олж ээжигээ ч тэжээж найз бүсгүйтэйгээ ч цагийг өнгөрөөж байхад ээж нь түүний мөнгийг юунд хэдийг зарцуулж хаана яаж өрсөн гэх мэтчлэн бүх мөнгөнийх нь тэр зарцуулалтанд нь оролцож хянж бүгдийг хүүгээрээ тайлагнуулдаг байсан байгаа. Пак арх уучгаад гудамжаар тэнж хүүгийнхээ найз бүсгийг харааж явдаг байсан гэдгийг хөршүүд нь нас сүлд ярьсан. Тэгээд би яагаад архиуж байна вэ гэх юм бол хүү болон хүүгийнхээ найз охин хоёроос болсон гэж байнга ойрлж хашгирдаг байсан байгаа. Тэгээд хүүдээ бол байнга найз бүсгүйгээсээ сал гэж хүүгээ дарамталдаг байсан. Энэ бүхний дунд хамгийн их дарамт сэтгэлийн шаналлыг мэдээж хүүгийнх нь найз бүсгүй амсаж байсан нь бол ойлгомжтой. Тэгээ анхандаа болохоор Игийн хувьд найз залуугийнхаа ээж Пакта ямар нэгэн байдлаар эвлэрэх гэж их хичээдэг байсан байгаа. Найз залуугийнхаа ээж Пакт хаяа мөнгө өгдөг байсан байгаа. Гэхдээ Пакийн хувьд бол энэ бүхнийг буруу талаас нь тайлбарладаг. Хүүн өөрийг нь тоохоо болсон бүх зүйлээ найз бүсгүй рүүгээ өгж байна. Бүх анхаарлаа түүн рүү хандуулж байна гэдэг бодол нь бол ерөөсөө арилахгүй хэвэрлээсэн. Тэгээ энэ хэрэг дээр болохоор бас нэг асуулт гарч ирсэн. Ким ээж нь хутга аваад гарч байгааг мэдэж байсан атлаа яагаад түүнийг хориглож зогсоож чадаагүй юм бэ гэсэн. 30 гарсан эрэгтэй хүн 60 гарсан архинаас хамааралтай ээжигээ хүчээр тогтоод чадах боломж бол байсан. Гэхдээ энэ нь Кимийг буруутгах гэсэн үг биш. Тэр айж сандарсан ээжигээ зогсоох гэж оролдохдоо өөрөө ч гэмт хэрсэлтэй байсан байж болно. Мөн хоёр эмэгтэйг салгах гэж аль хэдийн нэлээд оролцсон байх магадлалтай байсан. Гэвч илүү гүнзгий харах юм бол Пак хүүгээ олон жил хит хянж сэтгэл зүйн хувьд захирч ирсний улмаас Ким би ээжигээ эсэргүүцэж ээжийнхээ хийж байгаа үйлдэлийг хориглож болохгүй гэсэн тийм ухамсар бодол тархинд нь ингээд суучихсан байсан баа. Хэдийгээр хүч чадлаараа ээжигээ дийлэхэр ч гэсэндээ оюун санаа сэтгэл зүйн хувьд бол би ээжигээ зогсоож болохгүй гэсэн тийм бодол аль хэдийн хүүтэн суучихсан байсан. Тэгээ энэ хэрэг дээр болохоор хамгийн олон нийтийн уурыг хүргэж байгаа зүйл нь бол хохирогч нас барахаасаа өмнө аль хэдийн цагдаад дуудлага өгсөн байсан. Ким ээжигээ хутга барьж байгааг хараад хохирогч нас барахаас өмнө түүний найз залуу нь цагдаад аль хэдийн дуудлага өгсөн байсан. Ким ээжигээ хутга барьж байгааг нь хараад Ийг ирэхээс өмнө цагдаа руу залган ээж нь найз бүсгүйтэй нь муудалцсан. Найз бүсгүй нь уурлаад одоо гэрлүү нэрх гэж байгаа. Өмнө нь ч гэсэн нилээ их муудалцж байсан. Ээж нь хутга бариад байж байгаа болохоор байдал аюултай байна гэж тодорхой цагдаа дуганд тайлбарлаж дуудсан байсан. Гэвч дуудлагыг нь хүлээж авсан цагдаа одоохондоо хоёулаа нүүр тулж уулзаагүй байгаа юм байна. Тийм үг гэх мэтээр хөнгөн хандсан. Ким бүр ээж маань хутга барьчихсан байгаа болохоор би айгаад залгаж байна шүү. Та нар яаралтай ирээрэй гэж хэлсэн. Мөн үгээр зогсохгүй дуудлага авсан цагдаагийн цаана ээжийнх нь хараал хэлж байгаа ч гэсэн уг нь сонсогдсон байгаа.
Тэгэд Ким цагдаад ээж маань найз бүсгүйг маань ирүүл ална гэж хараагаад байна гэж хүртэл цагдаад хэлсэн. Ингээд цагдаагийн төвөөс цагдаа явуулнаа гэж хариулсан ч гэсэндээ яагаад ч юм тэр даруй бол цагдаа тэр газар ирээгүй. Удалгүй гэрлүүн ирэхийн яг өмнө Ким 2 дахь удаага дахин цагдаа руу залгасан. Энд том асуудал үүсгээд байна. Та нар яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж залгасан. Тэгтэн цагдаа нар бид нар алдаа гаргасан байна. Кимийн анхны дуудлагаас ердөө 8 минутын өмнө яг тэр харьяаллын бүсэд өөр нэг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ирсэн. Хаяг байрны дугаар нь төстөө байсан болохоор бид нар андуураад тийшээ цагдаа нар явуулаад давхарцсан хэрэг байна гэд бодчихсон байх гэж цагдаа нар хэлдэг. Тэгээд шуурхай төвөөс дахиад л нөгөө хүүгээс нь ээж чинь үнэхээр хутга барьчихсан хэвээрээ байна уу? Дуудлага өгсөн хүн яг хэн бэ? Хаяг чинь энэ мөн үү гэх мэтчлэн яг тийм шаардлагатай биш өмнө нь аль хэдийн хэлчихсэн асуултуудыг дахин давтаж асуусаар л байсан. Ингээд анхны дуудлага өгснөөс хойш 24 минутын дараа бол цагдаа нар энэ газарт очисон. Тэгээд цагдаа нарыг очих үед бол аль хэдийн 20 см урттай галтгооны хутганд цээж орчмоороо хутгалуулж асар их цусаалтсан байдалтай байсан. Түүнд туслахын тулд ИТ1 хэсгээс цагдаа нар ирсэн ч гэсэндээ аль хэдийн оройтчихсон байсан. Хамгийн харамсалтай нь андуурч очисон эхний гэр бүлийн хүчирхийллийн хэрэг Кимийн гэрээс ердөө 68 метрийн л зайд байсан. Тэгэхээр маш ойрхон байсан гэсэн үг. Хэрвээ яг тэнд байгаа цагдаа нар руу яаралтай хандаж чадсан бол хэрэг үүсгээс өмнө очиж арга хэмжээ авах боломжтой байсан гэсэн үг байгаа. Тэгээ энэ бол ар гэрийнхний хувьд үнэхээр уучлахад бэрх алдаа байсан. Хэрэг гарсны дараа тухайн үед алдаа гаргасан цагдаагийн албан хаагчид үүргээ зөрчсөн үндслэлээр бүгд ажилласаа халагдсан. Цагдаагийн ерөнхий газрын дарагч албан ёсоор уучлалт хүссэн. Гэхдээ ийм уучлал бол ар гэрийнхний уур хилэнг намжааж чадаагүй нь ойлгомжтой. Хохирогчийг ар гэр төрийг шүүхт өгч иргэний нэхэмжлэл гаргасан. Харин Пакийн эрүүгийн шүүх хурал дээр түүнийг санаатай аллага үйлдсэн гэж үзсэн байна. Гэвч түүнд оноосон ял нь ердөө 12 жилийн ял байсан. Шүүхийн үндэслэл нь Пак гин бурууга хүлээсэн гэрчийн мэдүүлэг болон CCTV-ний бичлэг байгаа. Урдчлан хутга бэлдэж гарсан. Зэвсэггүй байсан хохирогчийн амин чухал хэсэг рүү хутгалсан. Ар гэртээ нь эвлэрэлт хүрээгүй гэсэн тийм. Өөрөөр хэлэх юм бол ийм ноцтой нөхцлүүд бүрдэн тогтоогдсон мөртлөө ердөө 12 жилийн ялыг оноосон. Энэ бол мэдээж Солонгосын ард түмний уур бухимдлыг бол маш их хүргэсэн. Игийн ар гэрийн төрийн эсрэг гаргасан иргэний иргэн шүүх хуралч болж шүүхээс төрийн буруутай ажиллагаа болон аллагын хооронд хангалттай шалтгаанд холбоо байна гэж үзээд ар гэрт нь 83 сая вон орчмын нөхөн төлбөр олгох шийдвэрийг олгосон. Гэхдээ мэдээж бол ямар ч шийдвэр ар гэрийнхний хувьд хангалттай байж чадахгүй нь ойлгомжтой. Хутга барьж алхахаар санаад гарч ирэн хүний амь нас хөнөөсөн хүнд 12 жилийн ял оноосон гэдэг нь бол гэр бүлийнхэн хувьд үнэхээр хизээч уучлшгүй тийм маш их гомдлыг үлдээсэн ийм шүүхэн шийдвэр болсон байгаа. За ингээд өнөөдрийн хэрэг бол хүүгийнхээ амьдралд хитрхи их оролцсон. Жин хүүгээ найз бүсгүйтэй боллоо гэж найз бүсгүйгийн хөнөөсөн ийм аимшигтай хэрэг байгаа. Тэгээд яг энэ Ким болоод И2-ын харилцаа бол ерөөсөө ямар ч асуудалгүй 5 жилийн турш ингээ хоорондоо маш сайхан харилцаатай үерхэж нөхөрлж исэн. Тэгээ хамгийн их асуудал хэрүүл маргаан дэгдээдэг зүйл нь найз залуугийнх нь ээж л байсан. Тэгээд түүнээс олж бол маш их хэрэлддэг. Тэгээд олон ч удаа салах гэж оролдож исэн билээ. Уг нь бол тэгээд Игийн хувьд бол ээжтэй хэлэхдээ би энэ залуугаас ингээ салнаа. Гэхдээ салхаасаа өмнө ээжтэй нь очиж та яагаад юу намайг үзий яддаг юм бэ ч юм уу. Яг тэр бүх зүйлсүүдийг тодорхой ярилцчаад сална гэд ууртайгаар гэрээсээ гарсан. Тэгээ энэ нь бол түүний амьдралын хамгийн сүүлчийн өдөр байсан байгаа. Тэгээ Пак буюу яг тэр Кимийн ээжийн хувьд бол хүүгээ багаас нь ганцаараа өсгөөд тэгээ бүх зүйлд нь оролцоороо сурчсан. Тэгээд том болоод өөрийнх нь мэдлээс хүүн гараад тусдаа амьдрах гэхээр хүүгээ өөрөөсөө холдуулж чадахгүй. Тэгээд энэ нь бол бүр ийм аимшигтай хэрэг хийхэд хэрэг гарахад хүргэсэн байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлөж гин. Тэгээ та бүхэн энэ хэрэг дээр бас өөрсдийнхөө төрж байгаа сэтгэлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. Мөн суваг дээр лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээ бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.